ерөнхий нэр нь баруун бүсийн хамгийн юугаараа үүрээ, юугаараа хамгийн бид нар мэддэг юм шиг мөртлөө хамгийн олон хүнтэй сум али, хамгийн олон малтай, хамгийн олон ямаатай, хамгийн өндөрт оршдог нь али, хамгийн намдуур оршдог нь али, хүүхдүүд нь хамгийн өндөр эсдийн ерөнхий шалгалтын нээшийн оноо авсан сумууд али, хамгийн өндөр наслалттай тэр сум. Жишээ нь энэний цаана тэр байгаль цагуурт яагаад тийм онцлог байна гэдэг дахиад цаашаа улс орны хөгжил дэвшилтэй холбоотой, бодлоготой холбоотой зүйлүүд ч байхыг бас үгүйсэхгүй. Тэгээд эхний дугаар нь бид нар энэ удаа баруун бүсийн хамгийн олон хүнтэй сумыг танилцуулж байна. Жишээ нь хамгийн олон хүнтэй сум Ховд аймгийн Булган сум 10,100 хүнтэй юм байна. Байнга орсон суудаг. Энэний цаана бас явуулын байнга орсон сууж байгааг бол маш олон хүнтэй сум байна. Жишээ нь 2 дугаарт нь Завхан аймгийн Тосон Цэнгэл сум 9,500 хүнтэй. Жишээ нь энэ бүгд гих мэтэр одоо бид нар маш ингээд ийм онцлог ялгаатай хамгийн нүүдийг тав хүнээ цуглаар танилцуулах болно.